Йой! Йой л тоо. Йой юу. Morning. Яа, өнөөдөр unboxing хийнэ. Онол өчигдөр ирсэн байгаа. Солонгосоос захиалсан. Эндгүү бүтээгдэхүүн маань. Тэгээд өглөөний гоё наранд туршиж үзье. Ой, яа харцгийн жоох өсчлээ. За бэжи. За хоёр л скотчн дээр тогтож байгаа юм байна. Хоёр хос скотчн дээр. Гэхдээ энийг сахуу байх уу гэж тэгэхээр удаан бодсны дүнд савсан баг. Гэтэ сар болохс бодсон. Судалгаас хийсэн. За миний хэрцээ Booster Pro. За ингэж гарч ирт юм байна. Зиц гоё харагдчих. Тийм хүн тос биш юм байна. Би болохоор жоохон хүн тогтож утсан чинь. Тэгээд ардаа юм наалттай, дээрээ наалттай. Гэтэ яг хулгин гэж байгаасаа мэдгүй. Гэтэ ер нь бол би хараадсан чинь хүмүүсээс нөгөө хулгыг авчих үедээ гэж аяг санаа зовж баталгаатай газраас авахыг аяг зорж хайж байгаа юм би хэлээ охтууд. Тэгээд ер нь бол ингэж харагдсан юм шүү. Тэгээ USB гэжсэн. Тийм байна. Дотор нь нуунтай гарын авлагтай. Гарын авлага нь тийм ээ, энэ дээр нөгөө утасны аппликейшнийг хэрхэн ашиглах уу зэрэгэд байна л та. Nice. Тэгээд миний болохоор би нөгөө Close юмтай вакцин авсан. Тамттай Close юмтай. Тэгээд нэг гоё юм юу байсан бэ гэхээр салбараас худалдаа авалт хийсэн өдөр бүрийн ихний 100 үйлчлүүлэгчид ийм кейс буюу одоо дээдлийн таг өнгөө бэлгийн өгчсэн юм билээ. Тэгээд ийм өөрхөн кейстэй болсон. Одоо зөвхөн яны юу нэттэй. Бованы зихсэг артайм нүхтэй юм. Ингээд үү. За. Бас нэгэн бодлын цүнх мөнхөндөө хийж авч явахад тийшээ хол занд бол зүгээр санагдчихээн тий. Богшдуулахгүй, тоос шороод огтхгүй силиконы юм байна. Тэгээд энэ ягаан өнгөтэй болохоор юм ягаан кейстэй, цагаан өнгөтэй нэрээр цагаан кейстэй байсан. За энийг одоо хуулцгаая. Okay. So clear. За арт нь болохоор унтраач сах зааврын бичсэн байна. Энийг нь одоо ингэ. Энийг хэрэглэхдээ нүүрэн дээрээ ингэж нааж хэрэглэж болохгүй гэсэн байсан. Ингэж асын зайнаас хэрэглэх юм билээ. Йой! Йой л тоо. Йой. За энэ бол нэг дээр байгаа би ерөөсөө төвшний тахиулаагүй. Яа. Жигнэс тооцоход ээ. Йой. Нүүрний жижиг шарвснуудыг харсаа босоод ёо л доо. За юу түлхэлийн үнэртэй миний нүүр шатаад байна. Миний шарвс шатаад байгаа юм уу? Гэтэ энийг бол заавал бүтэн нүрэндээ бол ашиглах албагүй юм билээ. Яг одоо зорилттой эсгүүд дээрээ тий одоо хар батар мөчөлт ихтэй эсгүүд дээр юу нөхөж хэрэгтэй юм гэлээ. Миний одоо судалснаар бол хүмүүс AirShot мод нь бол 7 хоногийн дараа гэхэд үр дүнгээ өгч ийн гэсэн байсан. Тэгээд харцгаая. Яа.
мэдээж харагдах үртэн одоогоор мэдээж авахгүй. Гэхдээ ер нь бол сайхан тоглож зохиоллаа. Миний бүр юу шатлаа ш. Бустер модоо хэрэглэхдээ заавал нүүр бүтээгдэхүүнээ төрхсөн байх хэрэгтэй. Жишээлбэл одоо чигшүүлэх бүтээгдэхүүнээ төрхчээд бустер мод ашиглах юм бол нүрний чинь чигшил хүлээж авах нь одоо илүү сайн нэмэгдэнэ л гэсэн үг. Одоо тэр тонер серумаа төрхчээд энийг хэрэглэж болно гэсэн үг л дээ. Эсвэл нүрний хаа сайхан маскыг тавьчаад шид маска тавьчаад дээрс нь бустер мод хэрэглэж болно. За одоо ингээл ерөөсөө хөөрхөн болол алуудах юм шиг санагдчихэв. Гоо сайхан дэлхийн ертөнцийг аварна гээл. Энэ дээр бол яг мэдрэгдэх мэдрэмж ерөөсөө алдаргын зүгээр ингэ сайхан гүйж байгаа ирсэн дээр тэгээ гүйж байгаа хавцтай бол ингэ дуур тийм ээ. Тэгээд явж байгаа нь яг мэдрэгдэхүүд нэсг юм ажиллаж байгаа нь. Мысалы ямар нэгэн саяны шиг түлэнхийн өмнө өртөх ч юм уу тав зохих ч юм ямар нэгэн мэдрэмж өгөхгүй. 1 минут хэрэгжилээ шүүлгэж. За тэгээд тухай яах юм бэ? Ер нь бол энэ юу байсан л да. Аль зүгээр нь яаж хэрэглэх? Тэргээд одоо жишээлбэл тухны хэсэг дээр ингээд тухай дэш нь гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол ретинол дээрээс нь арьс чангалах үйлчлэгийн юм байсан. Тэгээд одоо энэ жижигхэн дээдлийн ханы энэ жижигхэн юугаар бол ингээд энэ тухны хоорондын зай тэгээд энэ хавмаар энэ жижиг сайжиг нөхсөв одоо булан дохой дэглээсээ хурж ажиллах юм билээ. Дэмэшо зай жоохон бол одоо хүлээлт өндөртэй. Яа тэгэхээр яг энэ дэмэшо под дээр ингээл хүмүүс инүүд авах ингээл татдаг ингээд. Тэгээ яг татдсан байх нь харъя зөө эсвэл жоо яа тань тэгэхээр чи амар хүчтэй сүсдтэй юу. За юу ч нэг дээр аваа нэг дээрээ. Таттын бэн зөө. Юу энэ бол ингээд хоёр тийш нь бүлгэж болох юм лээ. Нэг хэрэглэхтэй. За одоогийн байдлаар бол level 1 буюу одоо хүчний хувьд хамгийн ихний түвшин нь завирг байна. Нүрэнд яг тэр нүдний саяын яг энэ хэсэгт хамгийн нэмийн хэсэгтэр юу яаж юм? Нэлээд хүчтэй мэдрэмж өгөөд нүд таталтж чинь бусдаар л гэж байна. Гэтэ ер нь бол час хийсэн гэдэг нэг юм ямар нэг юм намайг цохоод байгаа нь бол нэг мэдрэгдэж байна. Хүний нүд гэдэг чинь яасан юм зэкэн? Хэрэгтэй юм битээ. Заас бүрэн яг тэр чигтэн шин ясангүй. Шингээсэнгүү. Microcurrent модын. Тийм энэ чинь ингээд нэг газараа 2 секунд болох хэрэгтэй юм билээ. Ингээд заяа. Юу жижигхэн ингээд ирвэгнээд ингээд намайг жижигхэн ингээд цочроогоод байгаа нь мэдрэгдэж байна. Гэтэ бол яг юу цочоод хамаалга гэтэ бол яг юу яаж байна аа? Ялангуяа нүдний иргэн тойронд нэмгэн завх хэсгүүдээр бол айгуу сайн мэдрэгдэж байна ингээд таталтаад
Миний булчин жоохон жижигхэн татчихин дээ. За ингээд дөрвөн модын бол Booster Pro бүтээгдэхүүний одоо дөрвөн модыг бол ашиглаж үзлээ. Тэгээд дөрвөлээ өөр мэдрэмж өглөө миний нүүрэн дээр хэрхэн хуурж байгаа хавцаас нь. Тэгээ миний хувьд бол хамгийн анхны туршилтаар эргэлж үзэн гэдэг бол миний сэтгэл маш хангалуун байна. Тэгээд бол гоё үр дүнгаар гарна гэсэн одоо аюу итгэлтэй байна. Яа тэгэхээр хүмүүсийн бас сэтгэлдлийг харахад бол нэлийн үр дүн үзүүлсэн байсан. Тэгээд үр дүн олцснаа.